хэлж байна. Бид нар олон жил итгэсэн ч гэсэн сайн мэдээний үндэс суурийг ойлгох хэрэгтэй. Яг сайн мэдээний үндэс нь юу вэ? Сайн мэдээний үндэс суурь нь юу вэ? Энийг та зөвсгөлдөө үнэхээр ойлгож чадах юм бол тэр Саулыг Паул болгосон бурхан үнэхээр тийм үү энэ эрх мэдэл, энэ хүч чадал, энэ үнцнийг ойлгосон хүний амьдрал бол үнэхээр сайн мэдээ бол бүх зүйл нь болдог. Хэдүүл амт залбирая. Их эзэн минь танд баярлалаа. Бид нар өнөөдөр эзэн энэ л сайн мэдээнээс болж, энэ Есүсийн нэрнээс болж, таны хүү бидний эзнээс болж өнөөдөр бидний амьдралын утга учир үндэс суурь маань сайн мэдээ байсан. Бидний төлөө хүүгээ илгээсэнд баярлалаа. Бидний төлөө ирээдүйд хийх бүх зүйлийн төлөө талархаж байна. Учир нь Есүс Христ дотор бүх зүйл оршин тогтнодог. Тэр одоо ч ажилласаар байгаа. Есүс та өчигдөр өнөөдөр мөнхөд хэвээрээ. Өнөөдөр энэ гэсэн хүмүүсийн амьдрал дотор эзэн минь ирээдүйд үнэхээр хизээч алга болохгүй арилахгүй тэр мөнхийн үнэт зүйлийг та хамгаалж өгөөч. Есүсийн нэрээр залбирч байна. Амен. За тэгээд Библиэлд Паул гэдэг нэгэн Бурхны гайхалтай хүний орон ном бол миний хамгийн хайртай ном байдаг. Тэгээ миний хамгийн хайртай ишлэл бол би сайн мэдээнээс ичихгүй гэдэг. Орон 1:16 дээр хэлсэн байдаг мөн үү? Энэ бол итгэгч болгоныг гэж хэлсэн. Юуны түрүүнд Еводия түүнчлэн грек хүнийг аврах Бурхны хүч гэж хэлж байгаа. Бурхны хүч чадал. Таны амьдрал Бурхны хүч чадал ирсэн учраас өнөөдөр та үннийг ойлгож, өнөөдөр та зөвхөн өнөөдрийн төлөө биш, ирээдүйн найдварт найдаж, итгэж та өнөөдөр энэ газар сууж ирэх гэсэн үг. Амен. Таны амьдралд энэ сайн мэдээний хүч чадал илэрхийлэгдээгүй бол таны амьдрал хаана байх байсан бэ? Би боддог хэрвээ надад энэ сайн мэдээ ирээгүй байсан бол цогоо гэдэг хүн өнөөдөр энэ таны өмнө зогсож өнөөдөр энэ гэр бүл, энэ чуулган, энэ үйлчлэл, энэ дуудлага өнөөдөр байхгүй байх байсан. Тэгэхээр энэ сайн мэдээ яаж үнснээс хүнийг босгож чаддаг. Тэ? Үнэхээр энэ сайн мэдээ гэдэг юу харж байгаа? Үнэхээр тийм одоо харагдахгүй байгаа бол ирээдүйд харагдах зүйлийг бий болгож чаддаг. Энэ сайн мэдээ гэдэг бол үнэхээр тийм үндэстнүүдийг өөрчилж чаддаг. Энэ сайн мэдээ төр Бурхны хүч чадал илэрхийлэгддэг ийм зүйлийн тухай Паул хэлж би ичихгүй гэж хэлсэн. За та сайн мэдээс ичдэггүй. Анх бид нар юу ч мэдэхгүй байхдаа сайн мэдээ сонсохдоо ичдэг байсан тийм. Гур ууралдаг байсан биш. Юу Есүс, юу харийн шашин. Би бол монгол хүн. Би бол буддын шашинтай хүн. Бөө бүргэлтэй хүн. Надад хэрэггүй гэж боддог байсан. Харин өнөөдөр энэ сайн мэдээний дотор тэр Евдэ байна уу, грек байна уу, монгол байна уу, хятад байна уу, орос байна уу, үл шалтгаалan хэнийг ч ялгарлахгүйгээр Бурхан хүч чадлаа хүмүүст өгөхийг хүсдэг. Тийм учраас Библиэлд орон номын 1-р бүлгээс хэлүүлээ хачааш унших юм бол өнөөдөр ингэж хэлсэн. За Паул болсон байгаа. Саул гэдэг хүний амьдралыг Бурхан Паул болгосон. Миний амьдрал цоогийн гэдэг байсан. Харин намайг цогоо болгосон. Миний өнгөрсөн амьдрал бол найдаггүй, харанхуй, өгсөн тийм үү? Нэгсэндээ Бурхангүй байсан. Харин Христ итгэснээс хойш найдвартай болсон, Бурхантай болсон, ирээдүй тийм сайн сайхан энэ маш олон одоо зүйлүүдээр эзэн намайг өрөөсөн. Өнөөдөр энэ дотор эзний гэрчлэл байхгүй хүн нэг ширхэгч байхгүй. Христ итгэхэд доошоо уруудсан хүний амьдрал ер нь би амьдралдаа нэг сонсож байгаа. Есүст итгэхэд хохирогч болсон хүний амьдралыг ер нь Бэлэгэрийнхээ агуу гээд Есүст итгэхэд хохирсон хүнийг би ирэлхийн сая хүмүүс сайн мэдээ тунгалж явахдаа нэгийг сонссонгүй гэж хэлсэн. Та Есүст итгэхэд хизээч хохирохгүй. Магадгүй энэ дэлхий дээр зарим юм өөрчлөхгүй байж болно. Харин ирээдүйд бидний амьдрал тэр газар найдвар дотор байх болно. Ямар ч өвчин зовлон үхэл хагацал, ямар ч өвөг гашуу, доглон нулимс байхгүй тэр газар байх болно. Энэ үннийг ойлгох юм бол таны амьдралд байгаа энэ сайн Бурхны хүч чадал таны амьдралд ажиллаж эхлэх үед таны үхэл хагацал амьдралд байгаа зүйл таныг унгаах, таныг мөхөх боломжгүй болно. Амьдтай нөгөө бие хайрлах гэдэг шиг энэ амьдтай амьд Бурхантай уулзсан хүний амьдрал энэ дэлхийн амьдралд өгсөн чи ирээдүйд мөнхөд түүнтэй хамт амьд байх болно. Амен. Одоо миний ээж 86 настай 100 гаруй байгаа. Эзэн энэ дэлхийг явахыг мэдэхгүй. Гэхдээ би ээжийнхээ ачийг хариулсан гэж боддог. Яагаад тэгэхээр үнэхээр би Христ итгэж миний амьдрал энэ сайн мэдээгээр өөрчлөгдсөн тэр амьдралын үннийг ээж минь хараад миний хүүгийн Бурхан амьд юм байна гэд эзний хүлээж авсан. Би зөвхөн энэ дэлхий дээр ээжтэйгээ одоо нэг хэсэгэн зур биш харин ирээдүйд үрд мөнхөд ээжтэйгээ хамт амьдрал гэдэг итгэл миний дотор байх. Тийм учраас тийм үү мөнхийн улсыг хаанаас чамаагүй болоод хайртай ээжтэй өгөх юмсаа гэж хүмүүс дуулдаг бол харин өнөөдөр Есүс Христийг танин мэдүүлж
Энэ сайн мэдээний хүч чадал илэрхийлэгдсэн хүний амьдрал бол мөнхөд амьдрах болно. Амен. Тийм учраас Орон номон дээр ингэж хэлсэн байна. Нэгдүгээр үлгээс Христ Есүсийн боол Паул би илч болохоор дуудагдаж Бурхны сайн мэдээний төлөө тусгаарлагджээ. Эртнээс иш үзүүлэгчдэрээ дамжуулан ариун бичвэрүүд дотор Бурхны амласан энэхүү сайн мэдээ түүний хүүгийн тухай бөгөөд тэрээр махбодын хувь Давидын модмоос төрсөн ариун сүнсний хувь үхсдээс амьснараа хүч чадалт Бурхны хүү гэж тунхлагдсан бидний эзэн Есүс Христ юм аа. Түүний нэрийн төлөө бүх үндэстний дунд итгэлийн дуулуурыг бий болгохын тулд нэгүсэл хийгээд элчийн үргийг түүгээр дамжуулан бид хүлээн авсан бөгөөд тэдний дунд та нар ч мөн Есүс Христийнх болохоор дуудагдсан. Бурханд хайрлагдсан ариун хүмүүс байхаар дуудагдсан. Оронд бүгдэд бидний эцэг бурхан эзэн ба Есүс Христэс нэгүсэл хийгээд амар тайван байх болтугай гэж хэлж байна. За, Бурхан үнэхээр гим нүгэлтэй хүн төрлөختнийг нэгсэндээ гим нүгэл болон үхэл мөнхийн шийтгэлээс аврахын тулд цорын ганц үгээ илгээсэн. Сайн мэдээ гэж яг юу юм? Өнөөдөр үнэхээр гим нүгэл дотор өгсөн байсан. Тэгээ бүр Бурханы уур хилэн гэж хэлж байгаа шүү. Бүр тамийн шийтгэлийг авахаар байсан энэ хүмүүсийг аврахаар хүүгээ илгээсэн. Энэ бол сайн мэдээний үндэс үнц юм байна. Тийм учраас ахын дүүс минь сайн мэдээний гол цөмийн тухай ярьсан. За ингээс хэрэг бид нар Библийг унших юм бол эртнээс иш үзүүлэгчдэрээр гэж байгаа шүү. Дамжуулан ариун бичвэрүүд дотор Бурханы амласан энэхүү сайн мэдээ гэж. Энэ сайн мэдээний үндэс суурь бол амлалт явж байгаа. Иш үзүүлэгчдэр дамжуулан бичвэрүүдээр дамжуулан энэхүү амласан сайн мэдээ нь түүний хүүгийн тухай юм. За өнгөрсөн 90 номлол дээрээс хэрэг бид нар харах юм бол амьдрал тулааны сэдвээр би хуваалцж ирсэн. Өнөөдөр бид нар үнэхээр амьдралдаа ялалтай амьдрахын тулд Есүс Христийг бүр түүний хүүгийн тухай мэдлэг чинь нэгдүгээр тийм үү үнэхээр та мэдэх юм бол таны амьдрал ялалтай байх болно. Түүний хүү гэж хэнийг хэлж байгаа. Энэ Бурхны хүү Есүсийн тухай ярьж байгаа. Та яг Есүс таны хувьд яг хэн бэ? Есүс Христ яг таны хувьд яг үнэхээр тийм үү? Яг одоо таны амьдралын яг юу вэ? Би танаас асуумаар байна. Би анх их нартайгаа орхон ангид танилцах үед би их нэрээс нэг зүйлийг асууж ирсэн. Үнэхээр тэр итгэгч гэж хэлж ирсэн. Харин их нар надад нэг юм өгөөл хэлсэн. Есүс Христ бол миний бүх зүйл гэж хэлж ирсэн байна. Бүх зүйл. Тэр үед би юу сүртэй шинэхэн байсан гэж юу бүх зүйл. Бүх юмд Есүс автай гэж бодчихсон. Харин би итгэснийхаа дараа нэг зүйлийг ойлгосон. Бүх амьдрал Есүсээс ирдгийг ойлгосон. Та амьдралаа сонгож төрөө биш. Таны амьдралд байгаа чадвар, бэлэг аваас, таны амьдралд байгаа одоо юу гэдгийг төрөх, дүр төрөх, хувь тавилан, зан чанар бүх зүйл Бурханаас ирсэн. Бурхан таныг цорын ганцаар давтагдшгүйгээр, хинтэж харьцуулшгүйгээр тийм үү бүтээсэн байна. Тэгээ одоо бол миний амьдралын бүх зүйл бол Есүс болсон шүү. Яг тэгэхээр бид Христийг таних тусам өнөөдөр бидний амьдрал өөрчлөгдөх юм аа. Библиэс бид нар хэрэг харах юм бол Орон номын 1-2 хэлсэн байна те. Эртнээс иш үзүүлэгчдэрээ бүр дамжуулан гэж хэлсэн. Ариун бичвэрүүд дотор Бурханы амлсан гэж хэлж. Бурхан юуг амлсан юм? Анхны хүн Адам Ева гим нүгэлд унах үед Бурхан амлалтаа өгсөн шүү дээ. Эхлэл ном дээрс бид нар хэрэг харах юм бол 3-р бүлгийн 15 дээр хэлсэн те. Юу гэж би тэр эмэгтэй та хоёрын хооронд бас чиний үр тэр эмэгтэй үрийн хооронд дайсагнал үүсгэн. Тэр үр толгоогч нь бяцалж түүний өсгийг чи нэцэлнэ гэж хэлсэн. Есүс загалмаа дээр энэ мууны сүнсний хууль бусаар хүн төрлөختийг захирж байгаа алж сүрүүлж устгах хүч чадлыг Есүс загалмаа дээр диаволын төлөө бяцалсан байхгүй. Өнөөдөр ахын дүүс минь энэ амлалт 2000 жилийн тэртээ Бурхан хүүгээ илгээж хүүн өнөөдөр яг хүн төрлөختний төлөө энэ иш үзүүлэгчдэр бүр дамжуулан бичвэрүүдэд хэлсэнчлэн гэж хэлж байгаа. Энэ бичвэрүүд анхны хүн гэмт унан алдаа хийх үед Бурхан амлаж ирсэн. Тэр сатаны толгойг бяд цогноо гэж хэлж ирсэн. Бид нар хэрэг хуучингаараа унших юм бол зөвхөн Есүсийн тухай маш олон амлалтууд байна. Хүү төрөх болно, хүү өгөгдөх болно, инхийн жон мөнхийн Бурхан гэж дуудах болно гэж хэлсэн. Тэр үнэхээр хонь мэд та нарын өвчин шаналлыг авч өнөөдөр тэр үнэхээр хүн төрлөختийн нүглийг түүн дээр тохох тухай маш олон номууд дээр Есүсийн тухай бичигдсэн байна. Нэгсэндээ Библи бол ер нь бол Бурханы хүүгийн тухай
Бурхны амлалтын тухай, бидний ирээдүйн найдвар авралын тухай бичээс ер нь бичигдсэн байдаг. Тэгээ өнөөдөр та өөрийнхөө хувь тавилан үнцнийг ойлгохын тулд би таныг үнэхээр бичвэрүүдийг уншаасаа гэж хүсэж, үнэхээр Библийн түүхүүдийг мэдээсэй гэж хүсэж. Энэ хизээч таних хоосон байхгүй. Бурхны амнаас гарч байгааг хизээч хоосон ирэхгүй гэж Исаитай хэлсэн байдаг. Хүмүүс өнөөдөр Бурхнаас дуу хоолойг сонсохгүй янз бүрийн одоо юу гэдгийг ид шид янз бүрийн одоо юу гэдгийг одоо сүнслэг зүйл хайгаад байдаг. Бурхан маш энгийн ярьдгийг шүү. Бурхан Библиэр ярина. Бурхан өөрийн зарцнараар ярина. Нөхцөл байдлаар ярина. Зүрхэнчийн ярина. Зүүдэнчийн ярина. Өнөөдөр бидний цуглаж байгаа шалтгаан чуулганд Бурхан үгээ айлтж байдаг. Бид нар 7 хоногийн эхний өдөр яг энэ өдөр ирж энэ зүрхлээ өнөхөр сүнсээ үгээр хооллох үед та яг үндэ бол тийм Бурханы дүр төрхийн дагуу өөрчлөгдөж байдаг. Энд ирээд эзэн таны дотор ярьж үн зүг ялгах чадварыг өгдөг. Ирэх өдрүүдэд нүглөөлөн одоо юу гэдгийг те диаволын залбирхийг ялгах тэр ойлголт илчтийг бас танд өгч идэг. За тийм учраас Бурханы амлалт бол биелээ олсон шүү. Бурханы амлалт биелээ олсон. Би өнөөдөр цаашаа унших юм бол энэ түүний хүүгийн тухай бөгөөд тэр Махбодын хувьд Давидын удмаас төрсөн гэж. Махбодын хувьд мөн үү? Давидын удам болох тэр онгон эмэгтэй Мариас 100% хүн болон төрсөн. Харин цаашаа харах юм бол ингэж хэлсэн. Ариун сүнсний хувьд гэж хэлж. Энэ ишлийг та уншихдаа Бурханы гурвын тухаараа. Бурханы хувьд. Тэгээ түүний хүүгийн тухай. Ариун сүнснийг. Бурхан үнэхээр гурвлаар оршдог яг энэ гурвын тухайд би бичиж яг энэ ишлэлээр аюул тодорхой хэлсэн. Ариун сүнсний хувьд яасан юм? Үхгчдээс амьснараа гэж хэлж. Өнөөдөр үхлээс амьлаад мөнхөд 2000 жилийн турш өнөөдөр амьд байгаа ямар хүн бэ? Ганцхан Есүс байгаа. Тэр үхлийг алсан, тэр амьдсан. Сайн мэдээний гол цөм яг энд байна. Ирээдүйд бидний бие махбод энд өөхөх болно. Харин бидний сүнс сэтгэл үрд Бурхантай хамт амьд байх болно. Амен. Энэ итгэл, энэ найдвар байгаа. Сайн мэдээний гол цөм бол ерөөсөө төвний амьд Бурханы хүүд итгэх байхгүй. Амьд ямар ч нөхцөл байдлаар Бурхан амьд шүү. Амьгуу дүлий мод чулуу төмөр хэлгүй одоо харахад нүдтэй юм шиг, харахад гартай юм шиг, харахад хөлтэй юм шиг, харахад яг хүн юм шиг харагдаж байгаа тэр зайсан дээр байгаа тэр нэг баримлууд биш. Хөнөө тэр хүний гараар бүтээгдсэн. Харин бидний үнээр итгэл бол амьд Бурханы хүү байхгүй. Христ гэж хэлсэн. Тэнгэрээс энд итгэрүү илгээгдсэн Христэд бид итгэдэг. Тэнгэрээс өөр хэн ирсэн энэ дэлхий дээр? Тэнгэр рүү хэн гарч чадсан юм? Энэ бол Есүсийн тухай. Тэгээ би итгэдэг үнэхээр ирээдүйд бид энэ амьдрал дуусахад бүгд өргөгдөнө. Бид тэр мөнхийн усад бид үргэлж хамт байх бол. Энэ итгэл биднийг өнөөдөр энэ дэлхий дээр амьдрахад бидэнд зоригийг өгдөг, бидэнд хүчийг өгдөг. Ирээдүйн тэр сайн сайхан тэр амлалт, ирээдүйн тэр сайн сайхны төлөө өнөөдөр төр зүрийн зовлон, магадгүй Махбодын хүсэл тачаалыг өнөөдөр бид нар үнэхээр үннийг ойлгох юм бол даван гаргахад амархан байх болно. Амен. За тэгэхээр ахын дүүс минь Бурханы хүү гэж тунхагласан гэж амьснараа хүч чадал Бурханы хүү гэж тунхаглагдсан. Бид нар өнөөдөр сайн мэдээ дарааж явахдаа ярьсан энэ үннийг л тунхагладаг. Өнөөдөр энэ дэлхий дээр аврагдаж болох цорын ганц нэр бол Есүс. Энэ дэлхий дээр Бурхан төлөх ганцхан зам бол Есүс. Өнөөдөр таныг уучлах чадах нь зөвхөн Бурханы хүү. Тэр энэ дэлхий дээр нүглийг уучлахаар ирсэн. Есүст итгэх юм бол өнөөдөр та аврагт болно. Итгэх юм бол та уучлалт болно. Итгэх юм бол та Бурхантай эвлэрэх болно. Тийм учраас Есүсийн тухай. Есүсийн үнэхээр түүний нэр бол энэ тэнгэр, газрын дор харагдахгүй ертөнцийг одоо ч захирддаг. Бүх ертөнц өнөөдөр түүн дотор бүхлээрээ оршдог гэж хэлсэн. Тэгсэн чи ганцаархнаа та яасан? Есүс байхгүй юм шиг. Таны амьдрал нэг ганцаархнаа зовлонтой асуудалтай юм шиг та бодож байна уу? Би та өөрийнхөө зовлонг орхиоч. Та яг хүнд ачаа үрэл хөв тавилгынхаа замаар нэг юм христчин явсаар Бурхан өсөхгүй байна. Яг үннийг мэдхээр Бурхан тантай хамт байгаа шүү. Бүр үннийг мэдэх юм бол бүр таны дотор байгаа шүү. Ариун сүнсээр дамжуулан та өөрийнхөө дотор байгаа эзний сүнс тэр ариун сүнснийхөө хувьд гэсэн үгснээс амьдсан гэж. Тэр ариун сүнсийг та дотор ажилуулах хэрэгтэй байна. Үгийг уншиж явах үед, эзэн танд залбирж явах үед, үгийг тунгаан бяцлах явах үед, үгийг тунхлах явах үед, үгийн дагуу үйл хийх үед эзэн ажиллаа хийдэг. Өнөөдөр маш олон хүмүүс энэ сайн мэдээний үндэс суурийг ойлгодог. Сонсдог, мэддэг, ярьдаг. Гэхдээ яг сайн мэдээний дагуу амьдарч байна уу? Миний хувьд бол үнэхээр олон газруудад сайн мэдээ тунхаглаж. Одоо олон газруудад ер нь бол гэрсэд тунхлаж явж. Тэгээ би нэг зүйл сайд миний амьдралд тунхалсан шигэ гэрчлэгдэхгүй бол яана.
Тийм учраас тунхалцсан учраас гэрчлэх хүч чадлыг Бурханаас үргэлж гуйж. Гэрчилсэн учраас тунхлан амьдардаг. Амен. Тийм учраас ахтус минь Бурханы хамтлалд биелээ олсон. 2000 жилийн тэртээ загалмаа дээр Есүс гүйцэлтэй гэж хэлсэн. Энэ үгийн үндсийг та ойлгоорой. Гүйцэлтэй гэдэг нь юу гэхээр бүрэн төлөгдсөн гэсэн үг шүү. Таны амьдралд байгаа бүх үр ирээдүйд үнэхээр тэр ял тэр нүгэл болон хүлээс болон тэр та ял авах байсан. Тэ энэ зүйл чинь төлөгдсөн байхгүй. Таны хин ялах юм одоо? Үнэн хин ч ялж чадахгүй. Бурхан таныг зөвхт гэж дуудсан байна шүү. Бурхан таныг өмгөөлж шүү. Бурхан өнөөдөр хүүгээрээ дамжуулан таны бүх ялын үрийг загалмаа дээр төлөвцсөн. Бүрэн төлөвцсөн гэсэн үг байхгүй гүйцэлтэй гэдэг үг чинь. Ямар ч дотыг үлдээгүй. Амен. Тийм учраас энэ итгэлээр амьдраач. Энэ итгэл дотор ирээ та зогсож чадах юм бол танд бэлдсэн хувь тавилан бүрэн бүтэн болно. Амен. Амен. Есүс Христ таны хувьд яг хэн бэ? Би Есүсийг зүгээр ингэж бод. Есүсийн нэрээр дуудах юм бол мэдээж аврагдсан. Есүсийн нэрээр залбирах юм бол над мөнгө өгнө гэж боддог гэсэн. Есүсийн нэрээр залбирах юм бол над миний амьдрал гоё болно гэж боддог гэсэн. Би яг сайн мэдээний үндсэн үндсээр ойлгохгүй ч Есүсийг зүгээр нэг бэрчиг болчихсон. Тэгээ Есүсийн нэрээр залбираад байсан. Миний амьдралд ямар ч хариултууд ирээгүй. Тэгээ би гомдож эхэлсэн баг. Чудлаач юм шиг. Харин Бурхан над нэг зүйлийг ойлгосон. Чи яг миний үг үнэхээр мэдэхгүй байна. Чи яг үндэ бол түүний хүслээр үнэхээр чиний залбирж байгаа залбирал, чиний гуйж байгаа хандлага яг үндэ бол чи өөрийнхөө төлөө л гуйчихсан. Харин та үннийг мэдэх юм бол энэ сайн мэдээ бол бүх дэлхийн тухай баг. Зөвхөн таны энэ өнөө маргаашийн амьдралын тухай биш. Иргэн тойронд байгаа хүмүүсийн тухай биш. Хэрвээ та үнэхээр Иесус Христийг таних юм бол таны мэлбичин тийм үү газар руу дахиад шиг ингээд нэг юм удаа олж идэх гэдэг толж идэх гэдэг нэг юм дахиад шиг биш. Үннийг мэдэх юм бол та бүргэжчих бол. Та тийм газар дэлхийг дээрээс нарж ирэх баг. Дахиад бол өнөө энүүхэн тэмдэглэл олж хардаг. Харин бүргэд бол бүхэл бүтэн хотыг харж чаддаг шүү дээ. Амен. Харин энэ үед таны амьдрал өөрчлөгддөг. Энэ үед Бурханы хүч чадал илэрхийлэгддэг. Амен. Тийм учраас ахын дүүс минь Петр 3 жил явсан дагалдагчаас Есүс асуудаг. Хүмүүс намайг хэн гэж хэлжээ? Матай 16 дахь бүлгийн 16-аас уншаарай за. Оо таныг Илия гэж байна. Таныг шийдвэрлэгч гэж байна. Оо таныг Иохан Баптист гэж байна. Янз бүрээр хүмүүс ярьж ирсэн. Харин Есүс хүмүүс тэр Есүсийн тухай юу гэж ярих нэг чухал биш байсан. Харин өөртөө 3 жил явсан дагалдагчаас асуусан. Харин та нар намайг хэн гэж бодож байна? За өнөөдөр би танаас асууя. Есүс яг таны хувьд хэн бэ? Өнөө маргаашийн амьдралыг чи өөрчлөгч нэг юм уу? Зөвхөн энэ амьдралыг чинь төлөө хэрэгтэй Бурхан юм уу? Есүс яг таны хувьд яг хэн бэ? Та өөрөөсөө асуугаад. Би түрүү хэлжээс ихнэр маань Есүс миний хувьд бүх зүйл гэж хэлсэн. Одоо би бол Есүсгүйгээр амьдрч чадахгүй. Миний амьдралд байгаа бүх сайн зүйл Есүс тэгээ Бурханаас ирсэн. Миний амьдралд ирээдүйд ирэх бүх зүйл Бурханаас ирэх бол. Яг үүндээ би бүх зүйл гэдэг зүйлийг ойлгосноор би өөрийгөө захирддаг юм байна. Миний амьдрал Бурхан дотор оршин тогтмол юм. Тэгээ итгэлээр өнөөдөр би юу харсан? Би зөвхөн газрын харьяатайш би Тэнгэр улсын харьяат гэдгийг ойлгосон. Би газарт болон Тэнгэрийн иргэн гэдгийг ойлгосон. Энэ тэнд эдгэлтээр явахдаа би үнэхээр түүний зарц, түүний элчин сайд, түүний томилогдсон нэгэн надад тэр тосолгоо эрх мэдлийг өгсөн гэдэгт итгэдэг болсон. Амен. Яг энэ үед яадаг вэ? Тэр Тэнгэр газар захирах эрх мэдэл өгөгддөг. Тэгэхээр өнөөдөр Петр асуусан. За би эндээс тавхаас дахин асууж юм тийм ээ. Матай 16-гийн 16-аас за ингэж юм. Харин та нар намайг хэн гэж хэлэх вэ гэсэн Симон Петр. Та бол Христ, амьд Бурханы хүү мөн гэж хэлсэн. Айгуу амар мундаг хэлжлээ гэсэн чинь юу гэж хэлдэг вэ лээ? Наадхыг чинь мах цус чинь биш. Тэнгэрт хийцгийг чамд илчилсэн юм а гэж хэлсэн. За энэ үгийн хүн гүнзгий утгыг та Бурханаас асуугаад. Заримдаа бид нар Христийн тухай мах цусаараа бодоод идэг. Өөрийнхөө ойлголтоор бодоод идэг. Харин өнөөдөр та үнэхээр Бурхантай ойртох юм бол Тэнгэрлэг эцэг бүр илчлэлтэй танд өгөх болно. Бүр Христ гэж хэлж байгаа байхгүй. Энэ Тэнгэрээс нэмэлхий дээр бууж ирсэн ганцхан хүн байна. Илгээгдсэн нэг, тослогдсон нэг гэж. Тэгээд амьд Бурханы
хүү гэж хэлж байгаа байхгүй амин. Амьгүй шүтэн гэж хэлээгүй. Хүний гараар бүтээсэн шашин гэж хэлээгүй. Та ямар нэгэн ишүүлэгчтэй адилхан гэж хэлээгүй. Та бол Бурхны хүү гэж хэлсэн байна. Энэ Бурхны хүүгийн нэрээр бид амьдрах, ирээдүйд ялах эрх мэдлийг бидэнд өгсөн. Та хэцүү үедээ зүгээр Есүсийн нэр залбирч чадахгүй Есүс гэж нэрийг дуудаад үзээрэй. Би яг залбирч чаддаггүй байсан. Анх цуглаад очиж залбирч байгаа хүнийг хараад энэ хүн шиг болтол надад хэдэн жил хэрэгтэй байх болов гэж бодож байсан. Тэр үл миний мах цус байсан. Харин хэсэггүй хугацааны дараа би залбирч сурсан. Би энэ хизээ номд сурах болов гэж боддог байсан. Харин хэдхэн сарын дараа би номлож ирсэн. Энэ бол эзний нэгс илчлэлт, эзний тусалгаа, эзний ерөөл байсан. Өнөөдөр би тавуудаас үнэхээр Бурхны хүүгийн тухай бодохдоо ариун сүнс надад илчилж өгөөч. Та үнэхээр Петрт үнэхээр тэнгэрлэг аав минь та Петрт илчилсэгээ надад өөрийнхөө хүүгийн тухай, өөрийнхөө тухай, миний тухай надад илчилж харуулж өгөөч гэж. Энэ тунхаглал дээр анхны чуулган бий болсон. Тийм учраас хэлчихс үгсний орны хаалга энэ чуулганыг дийлэхгүй гэж Петрийн тухай хэлсэн баг. Чуулган өнөөдөр та баг. Ямар чуулган байх вэ гэдэг таны итгэлээс Бурхны хүүгийн тухай мэдлэгээс шалтгаална. Би нэг зүйлд итгэдэг баг. Есүсийн нэрээр ярьж явах үед, Есүсийн нэрээр амьдарч явах үед, Есүсийн нэрээр үнэхээр явж явах үед, Есүсийн нэрээр тунгаан бэлтгэж тунхалж явах үед Есүс ажиллаа хийдэг. Амен. Ариун сүнсээр дамжуулна. Тийм учраас ахын дүүс минь ээ. Өнөөдөр үнэхээр бидний сайн мэдээний үндэс суурь бол Бурхны хүүгийн тухай ш. Бурхан минь надад хүүгээ илчилж өгөөч. Ариун сүнсээ надад үнэхээр тийм үү өөрийнхөө тухай болон миний тухай надад ойлгуулж өгөөч гэж та залбирх хэрэгтэй. Хэрвээ Библиэлд сарах юм бол чөтгөр төрөл Бурхны хүүг мэдэн штэ. Чөтгөрт итгэмжүүлсэн Лук номын 8-р бүлгээс сарах юм бол чөтгөрт итгэмжүүлсэн хүн байж ирсэн. Есүсийг очиход хамгийн дээд Бурхны хүү гэж ажиглаж байгаа юм. Чөтгөрүүд төрөл Есүсийг хамгийн дээд Бурхны хүү гэдгийг мэднэ. Бүр Яков номдэр хэлсэн байдаг шүү дээ. Чөтгөрүүд Бурхан ганц гэдэгт итгэдэг бөгөөд бүр бэмбэгэмдэг чичигдэг гэж хэлсэн. Өнөөдөр бид нар яг үнэндээ үнийг мэдэх юм бол чөтгөрөөс айх хэрэггүй. Чөтгөр Есүсээс үхлээ гэдгийг мэдгүй даа. Гэрэл ирэхэд харахгүй алга болдог ч юм. Та амьдралынхаа зүгээр хийж залбирч чадахгүй бол Есүс гэж дууд. Гэрэл ирж байгаа юм шиг л харахгүй алга болох бол. Есүсийн нэр ирэх мэдэл нь одоо ч байна. Амен. Тийм учраас ахын дүүс минь хэрвээ бид нар Библиэлд сарах бол Есүсийг зархнаа тэр цогтолж авч ирсэн. Тэр 100-ын дарга Есүсийг яг насараад амьсгалаа хамгийн сүүлд гүйцэлтлээ гэж хэлээд насарх үед 100-ын даргын амнаас Есүсийг насархад хамгийн түрүүнд итгэсэн хүн бол бараг 100-ын дарга баха. Библиэлд сарах юм бол энэ үнэхээр Бурхны хүү байжээ гэж хэлсэн баг. Та амьдралдаа үнэхээр яг би амьдралынхаа хэцүү үе зөндөө тохиолдож ирсэн. Маш хурдтай давхиж байгаа урдуу хөнгүүгээд өвлийн хөдөн шаргаад одоо боддгийн тэр маш сэнгүүрээс хойшоо ийм хашлаг юу ч байгаагүй. Энд нэг шон, тэнд нэг шон, тэр нэг ийм шонгод. Маш хүнзгий хүнзгээс. Би тэр үед ямар ч залбирч амжаагүй. Машин маань зүгээр ингээд шарвал тийшээ залруу явсан. Би ганцхан үг хэлсэн. Есүс! Түг гэж зогссон. Очиж тэнд ганцхан бетоны шоног олвол мөргөө зогсож байгаа юм. Тэгээ би яг дотроо баярлалаа. Тэр бетоны шон хэрэг тар мөн Бурханы нэрийг дуудаг байсан бол цогоо магадгүй тэр 2000 хэдэн он байсан ба 11 онд дэш явцсан байхгүй юу? Есүсийн нэрнд магадгүй хүч чадал байдаг. Есүс гэхээр Бурхан бол цаг хугацаанд оршдоггүй байхгүй. Бид нар бол цаг хугацаа секунд минутыг тооцоод. Есүс гэж хэлж байгаа Тэнгэр эсрэгээрээ та миний машиныг харсан тулгаагаар үлдээсэн би итгэдэг. Амен. Амен. Өнөөдөр таны амьдралын маш олон үхэж болох асуудлууд байсан. Би танд өмнөнийг хэлье. Та магадгүй залбирчгүй явж исэн баг. Гэтэ маш олон удаа Бурхны авралаар гэж та өөрөө ч мэдэхгүй амнаасаа үн үгийг хэлж исэн баг. Иргэн тойронд байсан олон хүмүүс унаж, үхэж асуудалд орж явах үед та өнөөдөр яагаад амьд байгаагаа Бурханаас асуугаарай. Би маш олон үхлийн ирмэгдэр очижсэн. Харин энэ сайн мэдээний үнцэн буюу эзний нэрийг дуудсан тэр болгонд Бурхан намайг энэ үхлээс, энэ хүнд байдлаас чөлөөлж ирсэн. Тийм учраас ахын дүүс минь Библиэр цаашаа авах юм бол Есүс бол бүр Христ гэж тийм үү?
Бурхны хүү мөн гэдэг та нарын итгээсэй гэсэндээ эдгээр бичигдсэн гэж. Иохан номын 20 дугаар бүлэг дээр сарах юм бол нэг түүх явдаг те. Есүс амьсныхаа дараа дагалдагч нартай орж нөгөөдөл нь айдсан те байж явах үед амар тайван байх болтгоо гэж. Дараа нь дахиад амар амгалан байх болтгоо гэж. Нэг дагалдагч тэнд байгааг өмнө нь. Тэгээ нэг дагалдагч яадаг вэ? Сүлд нь орж ирсэн дагалдагч нар ярьдаг те. Есүс амьссан байна. Биднэртээ ирсэн шүү гэж. Би түүний гар хуруунд нь хурж, сонин юунд нь хуржиж харахаас нааш итгэхгүй гэдэг үгийг ярьдаг. Зарим хүмүүс яг үүндээ Бурхыг сориод идэг. Бурхан бол мөнгө өгч. Яг тийм бол үүндээ итгэж. Та Бурхыг өдөртөж чадахгүй. Бурхан таны хүслээр хизээч ажилладаг. Харин Бурхан өөрийнхөө хүслээр ажилладаг. Тийм учраас Христийг таньж мэднэ гэдэг нь Есүсийн хэлсэн үг байгаа шүү. Би та нарын дотор, та нар миний дотор байвал юу хүснэ гоо гэж хэлж. Ариун сүнсээр амьд өгөрөө. Таны дотор эзэн байгаад та юу ухаа мэднэ. Юу ухаач мэднэ. Олон хүмүүс өнөөдөр Христийн дотор биш, Христ таны дотор биш. Зүгээр махбодын нөгөө бодлороо. Тэгээд өөрийнхөө тийм ойлгочин залбирал, Бурхан сонсохгүй залбиралыг хийгээл идэг. Та Бурханы өмнө зүгээр яг үнэхээр Христийг таних юм бол. Тэрөөр би эндээс та бүхэн юу хэлэхэд тиймхүү итгэснээрээ та нар түүний нэрээр амьтаа болох юм а гэж хэлсэн. Энэ дэлхий дээр хүнийг амьдруулж чадах ганцхан л нэр байна. Бурхны хүү Есүс түүний нэр байна. Амьдралынхаа бүх талбарт Есүсийн нэрийг дуудаа. Би бүр Есүсийн нэрүүдийг бүр чэйжлээрээ бүр үнэхээр Есүсийн нэрүүдийн утгыг ойлгосоо гэж хүсэж байна. Би өдөр болгон л залбирдаг. Би Есүсийн шахаар итгэрсэн гэж. Ирүүл, саруул, хүч тэнхээтэй өнөөдөр хийж чадахгүй байхад яагаад өнөөдөр би хийгээ яваад байгаа юм болов? Яагаад миний дотор Есүсийн нэр байна? Есүсийн сүнс байна. Есүсийн үг байна. Есүсийн хайр байна. Есүсийн хүсэл байна. Тийм учраас ахын дүүс минь энэ биеийн мөхс байдал, энэ амьдралын нөхцөл байдал эзэнч тулгуурлагдав. Тийм учраас өнөөдөр сайн мэдээний хол үндэс суурь. Бурхны хүүгийн тухай мэдэх мэдлэг чинь үнэхээр тийм үү? Бүр өргөн өндөр гүн болоосоо гэж хэлсэн. Ахын дүүс минь Үлс номын 4:12 дээр бүр хэлсэн байдаг те. Энэ тэнгэрийн дор аврагдаж болох өөр ямар ч нэрийг энд хүмүүс сойрхсонгүй гэж хэлсэн. Та өөр ямар ч нэрээр битгий залбираа. Зөвхөн Есүсийн нэр залбираа. Есүсийн нэр маш олон нэр байгаа шүү дээ. Есүсийн шахаар эдгэрч бол. Тэр бол эдгэгч бол. Тэр бол хангагч бол. Тэр бол хаасайгүй оршигч бол. Ганцаарцсан үедээ та ганцаараа явж ирэх гэж бодож байгаад Есүс тантай хамт явж байна. Таныг үүлэх үед хамт үлдэх шүү дээ. Есүс Лазарыг насрах үед тэр Есүс өөлөө гэсэн Библийн хамгийн богино ишлэл хоёр хүүхэд ишлэл. Та ганцаараа зовоогүй. Та ганцаараа шаналаагүй. Та ганцаараа хүнд асуудал дотор ороогүй. Есүс энэс хүн зовлон туулсан ш. Тийм учраас Есүсгээ дуудах үед яг тэр зовлонд орж зовлон ялсан учраас тань зовлонгоос гарах гарцыг өгнө. Амен. Амен. Тийм учраас ахын дүүс минь Есүс яг тэр Лазарын өхлийн тухай ярьж байгаа үед бас нэг түүх санаанд орж. Лазарыг ахын нас орцуучаас Марта Мари хоёр хэрвээ эзэн минь та энд байсан бол гэж хэлж. Лазар насраа 4 онцсон байсан. Энд байсан бол ах маань өгөхгүй байх байсан гэж хэлсэн. Гэсэн чинь Есүс би бол амь болон амьлалт байна гэсэн чинь Мари Марта амар мэдлэгтэй тийм ээ ирээдүйд бид нар амьлна гэдэгт итгэж байна гэж хэлсэн. Харин эндээс би тавхан түүхээс уншиж Иохан 11-р бүлгийн за энэ ямар түүх болж ийн вэ гэхээр Мари хүртэл биш та бол Бурхны хүү гэдгийг тунхагласан ш. Тэгж Петрус та бол Христ амьд Бурхны хүү гэж хэлж. 100-ийн дараа юу гэж хэлсэн? Энэ үнэхээр Бурхны хүү ээжээ гэж хэлж. Чөтгөрөж юу гэж хэлж байна? Хамгийн дээд Бурхны хүү гэж хэлж. Өнөөдөр энэ та Христний хувьд яг юм бэ? Үнэхээр хамгийн дээд Бурхны амьд Бурхны хүү яг үнэхээр мөн үү? Та итгэж байна уу? Заримдаа бидний итгэл яг нөгөө олон жил хуурамч шүтээнд мөргөөд ингээд нэг өргөл үрц тавиад өөрөө ч мэдэхгүй ламч мэдэхгүй янз бүрийн майн уншаад нэг юм шашинлаг итгэлтэй болчихсон. Тэгээ зүгээр залбирлын хүртэл нэг юм итгэлгүй залбир. Бурхан минь ингэж өгөөч, тэгэж өгөөч. Таны дотор Бурханы байгаа бол үг байгаа бол та түүний дотор байгаа бол та залбирахтаа хүртэл тийм үү? Ариун сүнс таныг өдөртөх бол. Юу хүсэж байгаагаа та мэднэ шүү дээ.
Библиэлд сүнсний бодол санаа. Одоо яг сүүлийн үед миний хувьд бол яг ингээд явж явах үед зүгээр ариун сүнс надтай ярьдаг. Би заримдаа хөөд бурхан та яг юу бодож байна? Та юу хүсэж байна? Та бурханы бодлоод, бурханы хүслүүд хүний амьдрал хэрч орж ирдэг. Хүмүүсийн төлөө би залбирдаг суудаг. За жоохон үлгэрээ цогоо. За чи жоохон чамайг өгч би ажиллая гэж. Тэгээ за эзэн та ажиллаа. Харин эзэн авч чи залбир. Та нарыг эзэн мэт Есүс тэгээ насрахаас өмнө дагалдагчаа дагуулж явахдаа чулуу шидэх газрын зайтай 3 дагалдагч үлдээгээд та нар залбираад гэж хэлдэг. Тэгээ Есүс аав өмнө очдог. Тэгээд энэ аягийг хэрэг боломжтой надаас зайлуулж өгөөч. Гэхдээ түүний залбирал нь юу исэн бэ гэхээр гэхдээ аава энэ таны хүстэй болгож. Харин буцаад ирсэн дагалдагчтай 3 удаа хурал дундж идэг. Яг үндэ миний хувьд заримдаа бас яг Есүс тэр үед ямар их хөвжсэн бэ? Соригдохгүй тул залбир сүнс хүсэж ийн гэж хэлдэг баг. Би өглөөрөө залбираач. Гэр бүлийнхээ төлөө өглөө бурхны өмнө суугаач. Та залбирахгүй бол таны залбирал яг тэгээ шашинлаг биш харин жинхэнэ яг тэр эзэмийн цэцэрлэг Есүс те хэцүү байсан. 100 хүн байсан учраас тэр ташсал зовлон тэр үхлийг загламаа дээр тэр амсгах тэр маш их шаналж ирсэн. Бүр хөлс нүр цусан тусал болно. Өнөөдөр гойж жилээ гэсэн үг баг. Тэгээд эрдэнэ түүнийг судлаад хүн бол дэндүүх шамсаад тарчлах үед хялгсан судсууд тасраад хөлс цус хоёр холилдоод гойж ийм магадлал өндөр байгаа. Эрдэнэ дотоосон баг. Би танаас өнөхөр хэцүү амьдралынхаа хүнд өдрүүдэд өнөөдөр сайн мэдээний гол үнэтсийг болох бүрэн төлөгдсөн гүйцэлдлийг санаад Бурхны өмнө тарчлах шаналл зовлонгоо түүний өмнө авчираад тэгвэл миний хүслээр биш. Таны хүсэл бол алмаар байна шүү дээ. Таны хүсэл бол салмаар байна шүү дээ. Таны хүсэл бол үнэхээр үдсэн ядмаар биш. Харин өнөөдөр үнэхээр Бурхны хүслийг буугаад залбираад үзэр. Уучлах, хайрлах, итгэлээр алах хүчийг танд өгөх бол. Амен. Тийм учраас ахын дүүс минь Иохан номын 14-р сар амьдлах ба амьд бол би байгаа юм гэж Иесус хэлсэн. Надад итгэдэг хүн өхөвч амьдлах гэж хэлж байгаа. Би энэ итгэлээр амьдардаг. Та энэ дэлхийн амьдрал дуусаад таны цаг хугацаа дуусах үед та өхөх боловч та амьлнаа. Амен. Ингэж хэлсэн. Амьд байгаа бөгөөд надад итгэж хүн хизээч өгөхгүй. Үүнд итгэж байна уу гэж найрагаас асуусан. Гэсэн чинь Марта ингэж тийм ээ эзэн минь. Та бол Христ ертөнцид ирэх Бурхны хүн мөн гэдэгт би итгэдэг гэж хэлв. Амен. Тэгээ юу болсон? Итгэсэн учраас Лазарыг гараад ирээ гэж хэлдэг мөн үү? Тэгээд би ингээд яг энийг логиклаас нь бодохоор бүр ингээд үхлийн хүлээсэнд ингээд хүлэгдсэн байсан. Тэр Лазар үхээд үнэр болцсон байсан. Хадаар халгалагдсан байсан тэр Лазарыг дагалдагч нар хадыг зайлуулад Есүс гараад ир гэж ганцхан л үг хэлсэн. Тэр яаж гарч ирсэн юм болов? Бурхны хүч чадлаар гарч ирсэн тийм. Тэгээ хүлээсийн тайл гэж хэлдэг шин. Үхлийн боолтуудыг ав гэж. Өнөөдөр би таныг ятгамаар байна. Магадгүй өсөлт мөрөөдөл чинь үхсэн, найдвар болцсон байгаа бол Есүсийн нэрээр гараад ир гэж тушааж байна. Та өнгөрсөн амьдрал найдваргүй дотроо Лазар шиг тэгж тийм үхсэн мэд одоо хэвдэх хэрэггүй болсон. Бидний эзэн Есүс амьд болон амьдлалт байна. Тэр үнэхээр бие махбодоор амьдлуулж ирсэн. Харин өнөөдөр бидний амьдралд бол ирээдүйд үр хизээч муудшгүй ялцшгүй тэр биеийг бид өмсөх бол. Амен. Мөнхийн улсад ямар ч тийм үү хөгшин байхгүй шүү дээ. Авраам, Исаак, Яаков энэ бол тэд мөнхийн улсад яг адил хэрэгтэй адилхан настай байх бид нар ч гэсэн. Тэгэхээр энэ үнийг ойлгох хэрэгтэй. Энэ сайн мэдээ бол зүгээр нэг хүнийг зөвхөн үхлээс нь чөлөөлдөг биш. Хэрэв үннийг ойлгох бол мөнхийн тэр баярыг амар амгалан бүр үннийг ойлгох мөнхийн тэр таршил зовлонгоос чөлөөлөх ийм хүчтэй сайн мэдээ байна. Та сайн мэдээ сонсоог бол таны амьдрал ямар болох вэ? Та энэ сайн мэдээний үнцнийг мэдэх юм бол тэгэл дахиад ингээд гангнол тэгээд энэ тэтгэл бодоо өвдөхөж амьдрах биш. Үннийг мэдэх юм бол танд үнэхээр бүргэжчиг амьдрах. Таны хараа өөрчлөгдөж, таны амьдрал өөрчлөгдөж. Эхлээд зүрхний мэлбэг чинь дийлүүлдэг баг. Ирээдүг харах итгэлийн чинь энэ сайн мэдээний дотор энэ Бурхны үг мэдэх тусам тэр ирээдүг чинь гэрэлтүүлж байна. Би итгэлтэн жоохтой надад бол бизнес зүгээр залбирал суудаг. Тэгээд 5 сарын 5-аас 10-ны хооронд зүгээр сундуудаар яваа Библи дараагаа сайн мэдээгээ дараад ирэх гэж бодчихсон.
Харин эзэм тэнд очиход та хэн нэгний амар яриараа гэж би дотроо залбираад байсан. Харин орон нутгийн удирдагч нар манад ийм хийж өгөөч гэсэн. Санхүү байхгүй. Тэгээ аавраад өгшөө. Итгэлээрээ залбирсан. Бид нар 2 хоногийн би явчаад ирсэн. Харин одоо дахиад явах хэрэгтэй болж. Дахиад бэлтгэл ажиллаж. Сайн бэлтгэх хэрэгтэй, залбирх хэрэгтэй. Багаар бэлтгэн санхүүг олсон. Тэр ард түмний тэр замын өдөр хэлийн бомбд мянган хүмүүс сайн мэдээ сонсож, мянган хүмүүс ирж эзний нэрийг дуудаж, үнэхээр тэр газар үнэхээр сайн мэдээ тунхлагч тэр газар өрөөгдөх бол, ирээрээс илүү болох бол, үнэхээр тэр хил гайл Бурхны тэнгэр хэлчүүд хамгаалж, бузрыг нь оруулахгүй, буйныг нь гаргахгүй гэдэг тэр үг биелээ болоосоо гэж хүсэж байна. Энэ үндэсний өөрчлөлт сайн мэдээний дотор л өнөөдөр өөрчлөгдөх бол. Бид нар сайн мэдээ гэхээр зүгээр нэг юм сүмийн шашиндаг хэлний тухай битгий ба. Орон нутгийн газар нутаг, гамшиг, зуд энэ бүхнээс ч гэсэн Бурхан чөлөөлөх бол. Энэ ард түмэн өрөөгдөнө би бол итгэдэг. Та сайн мэдээ итгэж Бурхны хүүгийн тухай мэдэх тусам таны амьдрал өөрчлөгдөн, таныг дагаад эргэн тойрон хүмүүс өөрчлөгдөн, энэ үндэстэн өөрчлөгдөн. Амен. Тийм учраас ахын дүүс минь ээ, эцэст нь би та бүхэнд Үлс ном дээрс нэг түүх ярьж байна. Тэр Месая буюу аврагчийг ирэхийг Израилийн ард түмэн хүлээж ирсэн. Харин Есүс үнэхээр тийм үү Христ тослогдсон, үнэхээр Есүс гэдэг нэрийг аван энэ дэлхий дээр хүн төрлөختний аврахаар ирэхэд тэр ард түмэн түүнийг таниагүй. Тэр битгий Есүст итгэсэн хүмүүсийг бүр алж, бүр барьж, Есүст итгэсэн хүний чулуугаар шидэж яхад нь алгаа ташаад зогссон синагогийн гишүүн Саул гэдэг нөхөр байсан. Тэд нар одоо юу хийсэн бэ? Саул ээж хуцаад байсан. Саулаа, миний хуцыг хөрийг харж байгаараа. Ирмөө Христийг алгаадахыг гэж бүгд чулуу аваад Стефаныг чулууд залж яхад нь бараг л алгаа ташаад дараа тэр синагогт очингуудаа зөвшөөрөл аваад Дамаск хүртэл ерөөсөө Христийг барьж хавчиж алхъя гэдэг. Үлс 8 дугаар бүлэг дээр байгаа. Тэгээ ингээ явж явах үедээ Саул Есүстэй уулздаг. Та хэн бэ? Таны хувьд яг Есүс хэн бэ? Петрус Петр та надад хэн гэж хэлж асуусан. Харин яг тэр үед Саул та хэн бэ гэдэг. Чиний хавчиж байгаа Есүс байна гэжсэн. Би таны үнэхээр ятгаж байна Бурхан. Есүс та яг хэн бэ миний хувьд асуугаа. Таны хувьд яг хэн бэ? Би одоо Есүс миний бүх зүйл баг. Миний амьдралын бүх зүйл санхүү, эрүүл мэнд, харилцаа, бодол, ногоодын хүсэл амьдралыг харагдахгүй шүү дээ. Яг тэр өдрөөс эхлэн Саулын амьдрал өөрчлөгдсөн. Нөгөө Христ итгэсэн хүмүүсийг алж устгаж барьж шоронд хийхгээ явж исэн хүний амьдрал. Үлс номын 9-р бүлгийг гаргацгаая. За 9-р бүлгийн би 20-22 дугаар ишлэгийг та бүхэн уншиж өгнө. Та нар энэ түүхийг бүр олж уншаарай. Эндээс нэг ийм зүйл болж байна. Саулын Дамаск дэх тунхаглал гэж хэлсэн. За Саул ингээд Христтэй уулзсны дараагаар Махотын нүдэн сохорч нэг газар байж ах үед Есүс Ананагийн дагалдагчийг оруулаад түүн дээр гар тавин залбируулаад нүднээс нь хайрс мэдв зүйл орж Есүс Саул хараа орж. За ингээд хэлдэг те чи бол харь үндэсний төлөө байх одоо сав байх болно гэж хэлсэн. Өнөөдөр таны амьдрал зөвхөн таны төлөө биш байх. Яг таны амьдрал бол өнөөдөр бүхэл рүү явж байгаа алгадах газрынхаа зөв үннийг мэдгүй хүмүүсийн төлөө Бурхан таныг дуудсан. Таны эргэн тойронд байгаа аав ээж ах トゥ чи үннийг мэдгүй нас урж байгаа бол та мэдсээр байж нүгэл үлдэж байгаа яг адилхан. Үннийг өөрөө мэдж аврагдчихад нөгөө хүндээ сайн мэдээ ярихгүй байх нь нэгсэн санаатаа аллахтай яг адилхан шүү. Танаас болж хичнээн хүн өгөх болов. Мөн танаас болж хичнээн хүн аврагдах болов. Та бодож үзсэн үү? За тэгээ энэ дээр ингэж хэлж байна. Саул Дамаскт байсан дагалдагчдын хамт хэд хоног тэндээ байлаа. Тэгээд төлөвлөгөө тэрээр синагогуудад тэр бол Бурхны хүү мөн хэмээн Есүсийг тунхлаж ирлээ. Түүнийг сонссон бүхэн гайхсан. Энэ хүн чи Иерусалимд энэ нэрийг дуудсан болгоныг устгаж байсан биш билүү? Энэ ч бас ийм тийм хүмүүсийг барьж хүлээд ахлах тахилч нарт хүргэх зорилготой ирсэн юм биш үү гэцгээж байлаа. Харин Саул улам хүчийг олж Есүс бол Христ мөн гэдгийг нотлон гэж хэлж байгаа. Энэ түүхийг хардаа. Есүсээс болоос нэрийг дуудсан хүмүүсийг авч устгаж болсон. Есүс бол Бурхны хүү мөн гэдгийг бүр нотлон явж байгаа шүү дээ. Өнөөдөр энэ нотлох хэрэгтэй. Миний хувьд яг үндэ сайн мэдээ тунхлагдах ёстой, сайн мэдээ гэрчлэгдэх ёстой. Энэ хүний амьдрал үнэхээр Христ байна уу гэдгийг
гэр бүлийнхэн маань ч, эргэн тойронд хүмүүс ч энэ үндэстэн хараасаа гэж хүсэж байна. Сайн мэдээний үндэс суурь бол ерөөсөө Бурхны хүүг мэдэх мэдлэг шүү. Тэр бол үнэхээр Бурхны хүү шүү. Тэр хүүгээр дамжуулж энэ ертөнц аврагдах болно. Тэр хүүгээр дамжуулж бид Бурханд хүрэх болно. Тэр хүүгээр дамжуулж нүгэл өхлөөс чиглүүлэгдэх болно. Тийм учраас энэ сайн мэдээг та үнэхээр тийм үү таны хувь Есүс яг хэн бэ? Тэгээ өнөөдөр хэд хамтдаа нэг чухал залбирлыг хийхийг хүсэж байна. Есүс таны толгойн орон сүлийн мул хөр. Таны харж байгаа, сонсож байгаа, ярьж байгаа бодол, мөрөөдөл, хүсэл, амьдралын бүх талбарын эзэн байхыг хүсэж байна. Тэгээ Томас юу гэж хэлдэг вэ? Тэр түүхэн дээр сарсан чинь би өөртөө харж иж л итгэн гэсэн чинь Есүс гараад ирсэн чинь юу болдог вэ? Эзэн минь миний бурхан минь гэж хэлдэг байхгүй юу? Үнэхээр Есүс таны эзэн байгаасаа, таны бурхан байгаасаа. Амен. Хажууд байгаа байлж Есүс бол амьд бурхны хүү шүү гэж. Амен. Есүс бол Христ. Тэр бол амьд бурхны хүү мөн. Амен.